хүмүүс нөгөө хүсэл мөрөдлөө хөөгөөд тэрний хатлаа яваад очихгүй шүү дээ. Энэ бол амьдралын одоо золион асуудлаас болоод өөр хүүхдийн асуудлаас ч байт юм уу. Тэгэл зөндөө зүйлээс болоод нөгөө өөрийнхөө өөрийнхөө зорилгоо хөөхгүйгээр тэрийгэ золиослоод бусд зүйлийнхаа одоо суурийг тавихын тулд өөр зүйл хийж ажил хөдөлж байгаа хүмүүс аягүй их байгаа шүү дээ. Тэгээ манай ээж бас л тэгсэн 3 хүүхдийнхаа одоо өөрийнхөө сурч боловсрч цаашаа явах юм аа 3 хүүхдийнхаа гэр бүлийнхаа төлөө яг нөгөө хоолтой олгоос хамаарал ажлаа яг нэг ажлаа хийгээ явцсан тий. Тэгээ адилхан бас тийм хүмүүс байгаа шүү дээ. Одоо тэдний бас хүүхдүүд нь ойлгохгүй зүйл бас байдаг юм шиг байгаа. Том болсон хойноо жоохон буруутгах ч юм эсвэл нөгөө ээж аваа эсвэл ах тэр хүний гоё одоо өөрийнх нь төлөө гаргаж байгаа сэтгэлийг ойлгохгүй буруутгах ч юм уу тийм зүйлд ажиглагдал байдаг шүү дээ. Тэгэхээр чи одоо тэр хүн хүсэл мөрөөдлөө хөөсөн бол өдөрт тэр буруутгаад байгаа хүн байж ах ч юм уу гүү ч юм уу тий. Тэгэхээр бас энэ нэг тал дараа хүндэтгэлтэй л байх хэрэгтэй л шүү дээ.